За та бүхэндээ өдөр оройн мэндийг хүргэе. Энийг үзэж байгаа цаг хугацааны мэндийг хүргэе. За өнөөдөр манай офис дээр хуульч өмгөөлөгч Инх Тамир ах орж ирсэн байна. Газрын харилцаа хөрөнгөний бүртгэлийн 300 асуулт хариулт гэдэг энэ одоо бидний ганц од болдог энэ номны зохиогч Тамир ахыг бас нэлээд удаан хөөцөлдөж авчирлаа. Танд өдрийн мэнд хүргэе. Сайхан шилжсэн үү та? Сайхан шилжсэн. Сайхан шилжлээ. Тамир ахаа ингээд байна. Бид нар чинь нөгөө үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компани. Тэгээ би чинь нөгөө хуульч өмгөөлөгч гэдэг утгаараа бас нэг жоохон зөвлөгөө энэ төр өгдөг. Тэнгүүт одоо маний хүрээнээс одоо хальсан одоо таны номон дээр бичигдсэн агуулгын тухай асуултууд нэлээ ирж байна. Тэгэхээр энэхүү асуултын хүрээнд одоо танаас асууя. Та тэгээд ер нь бол би тантай урд нэг 2 удаа ярилцж хахад нэлээ нарийн хүмүүсийн юм ярьд одоо юу гэдэг нэлээ наривчлсан юмнууд ярьдаг юм байлээ шүү дээ. Тэгэхээр одоо намайг 1-р ангийн хүүхэд гэж ойлгоод хуульч өмгөөлөгч биш. Тэгэхээр надад ойлгохдохоор юм ярьж өгөөч гэж ингэж хүсгэсэн. За ичи. За энэ дугаар хорооны дугаар дүүрэг одоо тухайлсан нэртэй хорооны нэг дугаар дүүргийн иргэн аав нь өөрийнхөө газрыг барилгын компанид ингээд өгсөн юм байна. Тэгээд 2 өрөө байр авах юм байна гэж тухайхаа аншаар зөгцөөд. Тэгээ барилга нь одоо ашиглалтанд ороогүй 7-8 жил болцсон юм байна. Тэгээд газрынхаа эрхийг бол өмчлөх эрхийг шилжүүлээд өгсөн юм байна. Ингээд нөгөө гэрээ хийсэн аав нь бол бурхан болоод өөдөө болцсон. Нөгөө барилгын ашиглалтанд ордгоо газраач авч чаддгүй нэг ийм асуудалтай хүн. Одоо би яах вэ гэсэн асуулт тавьсан. Тэгээ орон сууц захиалгын гэрээнийх нь асуудлаар бол юу өгч болж байгаа шиг байгаа. Энэ газартай холбоотой өмчлөх эрхтэй холбоотой дээр нь та нэг тайлбар өгөөч. За яг нэлийн дэлгэрэнгүй явахсан зүйл юм шүү. За хамаагүй болж шүү дээ. Ер нь одоо Монгол улсын иргэнд газрамжлах тухай хууль гэдэг хууль чинь батлагдаад нэг 2002 он 2003 оноос эхэлсэн. Ингээд нэг 22 жил болж байна. Би буруу санаагүй бол та газрын тухай хуулийн тайлбар гэдэг таны бас нэг ном байдаг тийм байгаа. За яг ер нь бол одоо хувь эмчийн газрын харилцаа Монгол улсад нэг бий болоод төлөвшөөд нэг 20 гаруй жил болж штэ. За энэ гэр хорооллын газрыг чөлөөлөөд нийтийн зорилттой орон сууц барина гэдэг энэ үзэгдэл харилцаа ер нь бол нэг хамгийн эхэлж байгаа нэг 2008-9 оноос эхэлнэ. За одоо бол өнөөдөр бол нэлээд үзэгдлийн шинжтэй болоод хаасаагүй та бүхэн мэдж байгаа шүү дээ. Гэр хорооллын газар чөлөөлөөд орон сууц саяын золгууд хийгээд явж байхад хүртэл ганц нэг айлчлал юусаа 50 метрийн зайтай модон жолн ингээл гэрн вэж гэдэг нэг энд манай хатаа модон дахин хөлтөнд орцсон ингээ байсаалтаа байж байгаа зөндөө байна. Тэгэхээр одоо яг саяны энэ тохиолдол дээр бас ингээ нөгөө аливаа юм сайтай муутай орон сууцнд орцсон байна. Бүр орон сууцны сурагчгүй ингээд орон сууц захиалгын гэрээтэй яг ингээд өөрөөр чинь жилээд хандж чинь над дээр чинь ингээд хандчихдаг хүмүүс байна. Үнэхээр одоо юу гэдгийг 2013 4 онд ингээд манай газрыг ингээд чөлөөлөөд ингээд газраа чөлөөлөд нь орцсон одоо бид нэр туристын байна амьдарч байна. Яах вэ? Тэгээ нэг орон сууц захиалгын гэрээ харалт газрын чинь гэрээглэлцлийг хаав нэхэр байхгүй тухайн үед яасан гэхээр газар өмчлөхөөс ирэхээсээ татгалцж байгаа. Тэгээд газар өмчлөх ирэхээсээ татгалцаад нөгөө байшингийнхаа хоёрыг нэг бүгдийг хаалгацсан барилгын компани газрыг нь чөлөөлөд бүр нураацсан. Ингээд одоо тэгээд тэр газар дээр ямар байдалтай байна гэхээр ерөөсөө нэг хогийн зэг шиг болцсон байж байгаа. Сурах хайцсан. Суулж ухаагүй зүгээр ингээд ямар ч нэг байшингууд барилгуудыг буулгацсан. Ингээд барилгадчдгүй одоо бид нар яах вэ? Тэгээд одоо энэ дээр ингээд янз бүр байна л та. Тэгэхээр зүгээр би хувьдаа энэ гэр хорооллын дахин төлөлтийн төсөл хөтөлбөр гэдэг юм хэрэгжээд нэг 10 хүрэхгүй жилийн нэг үзэж байна. Ер нь монголчууд чимийг ингээд нөгөө юу гэдэг юм дайгу иргэнж төрөнч ямиг ингээд нөгөө хэлбэршүүлж ойлгодог хүмүүс. Одоо газар үйл хөдлөлтөй холбоотой ингээ харахад чи хэрвээ санаж байгаа бол 97 онд үйл хөдлөлийн бүртгэлийн тухай батлагдаад орон сууц хөгжлөх тухайлыг 96 онд баталсан. Тэрмэгц яадгүй гэхээр тэрнээс хойш ингээд нөгөө төрийн байсан орон сууцчийг орон сууцны эзэд бий болж байгаа байхгүй. За тэгээд орон сууц одоо өмчлөх эрхээ Инх Тамир гэдэг орон сууцны өмчлөгч болсон хүн гүнчишд орон сууц авдалт болж байгаа. За нэг мөнгө нөхөл Инх Тамирын хүүхдүүд нь солонгос явдаг юм нэг чип авчунд юм нэг ийм л юм болд юм шиг. Тэрмэгц энэ хоёрын хооронд яадаг байсан гэхээр ерөөсөө л биелэгдийн гэрээ хийгдээд байдаг. Орон сууц биелэгдэх гэрээ.
Тийм шүү дээ. Татвар төлөхгүй юм чи. Тийм, татвар төлөхгүй. Хамаагүй. Одоо ч байна шүү дээ тийм. Одоо ч байгаа баха. Гэхдээ жоохон зэгцэлж байгаа. Гэтэл за ингээд нэг орон сууц бэлгэлийн гэрээ гэдэг имийг бид нэг үзэж хараад ингээд дуусчихлаа. Ингээд бодлого тодорхойлогч одоо би бол шинэ бодлого тодорхойлогч байсан юм байхгүй. Гэхдээ ингээд гадны мэрэгчлэтнүүдээс суугаад манайх ингээд орон сууцаа бэлгэлээд идэм байгаа. Хөөх ингээд орон сууц бэлгээдэггүй. Харин тийм ээ. Тэг яака бэлгэлээд идэм гэхээр үгүй татвараас суудаад юм аахгүй. Энийг тэгээ хараа суугаад идэм юм танаад үүч. Үгүй харин тийм л байгаа тийм. Гадны зөвлөлтөл ойлгохгүй. За ингэ байж л одоо 2024-5 он болж байна тийм. Тэмээс одоо над дээр ингэ зүгээр би бол өнөөдөр жирийн өмгөөлөгч болчих. Өмгөөлөгч бид нар одоо ингэ газар чөлөөсөн юм аа. Газар өмчлөгөөсөө татгалцсан юм аа. За одоо ингэ би гадны төрийн бодлого тодорхойлогч бөгөөд гадны мэрэгчлэнтэй сонсоод ингээ ярилцах завшаан тохиолдвол үгүй монголчууд ингээ газар өмчлөгөөсөө татгалцаад байна. Энэ чинь юу гэж байгаа юм бэ гэдэг юм би шинэ гадны зөвлөлт ойлгуулах гэж ихэд зов. За нөгөө хууль тогтоогчийн газар өмчлөх хэрэгээсээ татгалзна гэдэг үг бол уг нь бол тэр газар үнэхээр хүсэмжит биш болоод иргэндээ төвөг чирэгдэл учруулдаг болцсон. Магадгүй одоо юу гэдгийг төмс тарих зорилтоор олгосон газар нь сүлжөөд эсийн нүдэлд автаад төмс тарих ямар ч боломжоогүй. Тэгээд татвар ногдоод нийгэм агуулгаар хууль тогтоогч бичижсэн баг. Нөгөө ашиг чин чанар нь байхгүй болоод ин. Гэтэл тодруулъя их тамирхаа. Надад ямар ч хэрэггүй болсон. Энэ бол огт хэрэггүй. Одоо хуучирсан мó одоо өөр нэг MB Nokia-гийн эртний утсаа би ингээ хог руу хийж штэ. Тэрнтэй адилхан процесс. Тэрнтэй адилхан агуулгаар хууль тогтоогч хуулийн агуулгын газрын өмчлөх хэрэгээсээ татгалзах гэдэг агуулга. Яг үнэ. Яг одоо хуучин Nokia-ыг одоо яах ёстой болоо гэж байгаа хэрэггүй мэн хай гэлдэг шүү дээ. Хогноосоо салыг. Яг тэрэнд газар барагтаа бол ингэдэггүй өмч. Гэтэл манад дахин төлөлт гэр орооллын газар дээр ингээд дахин төлөлтийн компани орж ирэл хаамгц газар өмсгөхөөс татгалзчих. Тэгэхээр орон сууц захиалгын гэрээ байгуулж байгаа. Гэдэг одоо бизнесийн модель яваад байгаа учраас одоо саяны ярьж байгаа аав бурхан болцсон бид нар орон сууцгүй байна гэдэг хаа чинь. Энэ нөгөө үдж байгаа хүмүүстээ тодорхойлох үүднээс соёлоо процессын нэг дэлгэрэнгүй яриад байгаа. За би өөрийнхөө өмчлийн 0.5 газараасаа би татгалзлаа тийм ээ. Тэгэхээр би татгалзангууд энэ одоо эргээд улсын өмч болчихж байна уу? Шууд хувийн төр хугацаанд улсын иргэний хаагаад тэн дээр бол төрийн мэдлийг эзэмших болгоод гэхдээ нөгөө компани руу шилжиж байгаа зарим тохиолдолд. Би бол ингэж ойлгоод байна шүү дээ. Би газрын өмчлөх эрхээсээ татгалзангууд төрийн болонгууд нөгөө компани хард сууж агаад хамгийн ихэнд өсөлтөө өгөөд энэ газрыг өөр дээр авчиж болцолцоо. Процесс нь бол юм байна тийм ээ. За тэр яг уу барилгын компани эзэмшилд очно, ашиглалтанд очно тэр сонь миний сонирхоод байгаа юм биш. Ганцхан нөгөө үйл хөдлөлтөөр бэлгэлдэг байсан монголчууд өнөөдөр газар өмчлөх хэрэгээсээ татгалзцдаг болцоод байна. Барилгын компани хүсэлтэйл. Тэгэхээр одоо энэхий зургаараа бол миний хэлэх гээд байгаа гол санаа бол та нөгөө чиний хэлж байгаа Nokia хэрэггүй болсон Nokia биш те. Samsung A15 Pro Max барьж байгаа хүн Nokia гаргаа шидэж байгааг бол ойлгож байна хог гээд. Газар бол хэрэгцээч бүтээгдэшгүй, устгагчгүй яахааргүй одоо хүндрэлтний хамгийн классик үйл хөдлөлт байхгүй юу? Үйл хөдлөлтийн суурь бүх үйл тэгмэс үйл хөдлөлт газар өмчлөх хэрэгээсээ яаран сандран битгий татгалзаач. Барилгын компани гэдэг бол зүгээр л тий орон сууц нийтийн зорилттой орон сууц бариад босгох гэж байгаа л дашиг болох гэж байгаа нөхөр. Танд таавал газар ийцэн. Тэгэхээр тэр газар өмчлөх хэрэгээсээ шууд татгалз гэдэг барилгын компани энийг тулгалтыг шууд хүлээж аваад энэ яаран сандран газар өмчлөх хэрэгээс татгалцдаггүй. Одоо газрыг орон сууцаар солих одоо захиалгын гэрээ гэж байгуулаад тэндээ нөхцөлийн хүмээ тодорхой болгоод 5 жил барьж чадахгүй бол одоо буцааж авна. Газаа эзэн би буцааж авнаа. Эсвэл 3-4 хороолт байд юм уу, 1-4 хороолт байд юм уу, дүүцэх 3 хороо байр миний сонирхсан газар шууд байр авч өгнөөч гэдэг юм уу тийм. Иймэрхүү нөхцөлтэйгээ хийж өгөхгүй ерөөсөө юу бол газар өмчлөх хэрэгээс татгалзлаа. Энэ дээр баригдсан байрнаас нэг 2 өрөө байр аваа салнаа. Авна гэдэг юм болчихдог. За тэгээ хилтэй амтаа хүмүүс нь хийгээ явж байгаа байлын компани түрээсээ даалгаа явж идэг гэдэг нэг нь байна. Гэхдээ бүр юу ч олж авахгүй би хувийнхаа одоо юу тийм ингээд газарчгүй, орон сууцчгүй одоо хүний байр би ингээд түрээсийн байр төлөөд 5 жил амьдралаа. Дахиад хэдэн жил би амьдрах юм бэ гэдэг ингээд над дээр ороод ирээд асуухаар би зөвлөх юм байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхий юугаар бол энэ газар өмчлөх хэрэгээсээ татгалцна гэдэг юм айгүй бодож юм байна. Яагаад миний хэлж байгаа гэхээр хуулийн тэгээ хийдсэн. Нөгөө яг ямар ч одоо иргэнд өгөөжгүй, өөрт нь өгөөжгүй болсон юм. Тэмээс
барилгын компани ерөөсө тэрийг хараад та газар өмчлөхөөс татгалцчихаа л гэдэг юм яриад байгаа. Бид нөгөө түрүү хэлдэн шүү дээ. Иргэнэж төрөнч бид нар ямиг хит хэлбэршуулж ингэж юмаа бичээд идэгээс болоод байна. Одоо гадны зөвлөхүүд 10 жил 20 жилийн өмнө шүү дээ. Пэг таамагч ямар мундаг үйл хөдлөхөнгөө бэлгэлдэг хүмүүс юм байхгүй шүү дээ. Яг л энийг бид нэр газар 2.0 гэдэг моделийн өндөр бид нэр давтаад энэ нь инээдэм ханиадам ш бүх амтны тий. Одоо шүтний өвчин бүр уйлаамайлаа зүгээр цаана аяг хэцүү хэцүү орж ирдэг байхгүй. Яалч одоо би зөвлөөд чаа шүүхээр яваад гэхэд байлгын компани тэгээд хаана байгаа гэхээр одоо юуч байхгүй. Заасан дээр би юм гэлээтэл. Гэтэл би чинь хувьдаа байлгын бүх компаниг мэддэггүй чадахгүй гэж хэлмээргүй. Бариад сая хүртэл залуудыг явж байр савнд орцсон хүмүүс өндөг байна. Тэ? Тэгэхээр юм сайтай муутай юу гэдгийг нөгөө амьдрал өөрөө баян шүү дээ. Газар гэдэг юм чинь таны аюулгүй чухал өмч байхгүй. Та газар ийцэн байхгүй. Тэгэхээр нэг барилгын компани аманд ортож байна тий. Юмнуудаа хийдэггүй хариуцлагатай хийдэг. Ер нь яг газар чөлөөдөд гэрээ хийхдээ тулах юм бол ер нь мэргэжлийн хуульч хандаад барилгын компанич хуульчтайгаа сууж агаад ингэдэг. Энэ юм руугаа ер нь хэн аль нь явсан нэрдээ. За саяны зүйл дээр их тамирхаа тодруулаад асууя. Би газрынхаа одоо би газартай тийм ингээ 0.5-тай. Энэ 0.5-ийнхаа өмчлөх эрхээс татгалцахгүйгээр энэ дээр барилга барих боломж байхгүй юу? Байдаг үст. Байлгүй юм болно шүү дээ. Гэхдээ уг нь одоо юу гэдэм бэ? Нөгөө л дахиад одоо та бүтэл чинь лендлорд байхгүй юу? Газрын эзэн. За ингээд миний газар одоо модон жолонтой ашаа байшинтай одоо нүүрсүүлдэг муу харагддаг байж болно. Чиний газар тийм байж болно. Барилгын компани сонирхоод байна гэдэг чинь тэр бол үнцэнтэй газар. Тэр нэгс үг. Тиймээс 20-30 одоо хүмүүс нийлээд нөгөө одоо орон сууцны болоо хэсэг байлчих хүмүүс нэгдэж нийлээд тий. Тэн дээрээ одоо банкар байт юм уу судлаадад өөрсдөө төсөл хөтөлбөрөөр боловсруулад за ийм орон сууц бариад орчин нөхцөлөө ингэж сайжруулна, ийм парктай цэцгэлэгтэй болно гэдэг мэргэжлийн байгууллага зураг хөлгөө хийлгээд тэгээд барилгын компани нь бариад тэгээд барилгын компаниуд энэ дээр зүгээр барилгын ажлын гүйцэтгэж байхгүй. Одоо нөгөө бидний нөгөө Улаанбаатарын гудамжаар нэг ерөнхий захиалагч гэдэг нь тэр нь одоо газрын эзэдийн холбоо одоо тийм нэгдэл ч юм уу юу гэдэг тийм нөхдүүд орон захиалж бариад тэгээд хүмүүс нөгөө одоо газраа буюу сайжруулсан газрынхаа өгөөж болох нөгөө 2-3 өөрөө байраа зараад банкны үгээ төлөөд барилгын компанида санхүүжилт нөгөө налогийн нөгөөд гүйцэтгэлийн нөгөөд өөрсдөө газрын эзэл болдог. Энэ одоо баруун тогтсон гэдэг юм энэ бизнесийн газрын харилцаа одоо баг шудрах хэлэх юм бол 7 найл завгар Монголд хөгжихгүй л юм л та. Тэгэхээр би бол хувьдаа энэ чиглэлгүй явах хэрэгтэй гэж хардаг. За тэгээд ганц нэг явсан тохиолдол байдаг юм байна. Тэгээд нэг мундаг амжилттай болоогүй. Тэгэхээр нөгөө газрын эзэн 1-2 гэдэг ч юм шиг сонирн байхгүй. Газрын эзэдийн тий. Одоо манай нөгөө муу нэгтэй мууч яг сөөх гэдэг шиг газрын эзэдийн холбоо гэдэг юм бас бидний дараагийн хүлээж байгаа үзэгдэл юм байхгүй. Газар өмчлөгчтэй холбооч. Гөөх ч юм уу те. Юу нэг гөөх гэдэг тодорхой үед яриад идэв. За саяны ярьсныг үзэж байгаа хүмүүстээ бас тодорхой дэлгэрэнгүй би зүгээр өөрийнхөө ойлгосноор хэлье гэж бодож байна. Бид нар бол одоо би бол 0.5 өнгөчш 0.5 бол би энийг 2 өрөө байр гэж хараад байгаа нь буруу юм а гэж хэлэх гээд байна. Чиний энэ газар бол чиний өмч буюу одоо бизнес эхлүүлэх боломж чи юм а гэж хэлэх гээд байна тийм үү? Би энэ газар дээр одоо миний 0.5 одоо ганц барилга барьж чадахгүй байх нь байна. За инх тамирхтай одоо хэнийхтэй нийлдэг ингээд 2-3-лаа бид нар 10-20-лаа болчвол хотгоо орол барих юм байна. За тэгээд тэрнээс орж байгаа ашиг нь одоо барилгын компанид юм нөгөө үйлдэлцнийг би авч болох юм байна. Би энэгээр бүр илүү хөрөнгөжих боломжтой юм байна гэж хэлэх гээд шүү дээ. За зү. Түрүүний нөгөө таны яриан дунд дурдсанаар дахиад нэг юм зүйл асууя. Газар өмчлөх эрхээсээ татгалзахгүйгээр одоо чи миний газар дээр байна. Угаасаа бусдын газар дээр барилга боломж барих эрх гэж иргэний хөл дээр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйлээр хоорондоо тохиролцоо за 5 жилийн дотор чи яахгүй болвол одоо энэ дээр барилга барьж надад байр өгөхгүй болвол тийм ээ хороолч байдаг юм хаанч байдаг нэг байр өг тийм ээ за эсвэл миний энэ газар дээр миний хуучин байсан шиг хэмжээтэй цоо шин үл хөдлөх хөрөнгө барьж одоо надад ийм хашаа хороо барьж өг гэсэн тохиролцооч бас байж болох нь шүү дээ. Одоо нөгөө buyback agreement буюу одоо манайхаар одоо агны хөлтөр бий. Болцол тавьж
хийсэн хилцэлтэй болцол яг тэр байхгүй. Өөрөөр хэлбэл би газраа татгалзах биш. Газраа болцол тавиад худалдаа авахгүй хийчих байхгүй. 5 жилийн дотор барилгажуулаад ийм одоо 3 өрөө дулаан зогсоолттой 100 м квадрат барилгыг надад өгнө. За 5 одоо барилгын компаниуд чинь газраа чөлөөллөө нэг 2 жилдээ багт барьчих юм байна. Гэхдээ ер нь гайгүй компаниуд бол 18 сар шүү дээ. За 18 сар. За нэг өвлийг үзнэ. Нэг өвлийг зогсно гэж тоо. За 18 сар за 24 сард дотор ингээд та тэг болцол тавиа хийгнэ шүү дээ. Таныг газар чөлөөлсөнд холбогдол туризмын байранд байлгана. Туризмын төлбөрийг чинь төлнө. 24 сард та энэ газар дээрээ 100 м квадрат дулаан зогсоол бүхий байшин орно. Оруулж чадахгүй бол энэ газартаа дүүх тэ зах зээлийн ханшаа 100 м квадрат газрыг тухайн үеийн ханшаар тэ 3 дугаар хороолт өгнө гэд ингээ гэрээ хийчих юм бол энэ гэрэл бол гэрээ шүү дээ. Тэгэхээр татгалцсан захиалгын гэрээ хийсэн энэ хотгонд босох байранд давна гэдэг юм гацаач чадгаа байхгүй. Тэгэхээр яг өөрийн чинь хилээд байгаачлан болцол тавиад өгслөө тохироод хийсэн гэрээ бол гэрээ тий. Тэгэхээр үнэхээр барилгын компани хариуцлагад бариулаад өгнөз чадахгүй бол хариуцлага өгөөд 1 дугаар хороолт нь вэ 2 3 дугаар хороолт нь нийтийн зорилттой онцлог байр нь оруулах. Ингээ хийсэн ч болно. Тэгэхээр иргэний хууль дээр байгаа бусдын барилга газар дээр барилга барих гэдэг бүх механизм ашиглана шүү дээ. Иргэний хууль дээр болцол тавьж хийсэн хэлцэлгээ байж байна. Энэ дээр нь одоо систем миний хэлгээд байгаа санаа бас бий. Миний санаа бол энэ иргэний хуульд болоод хууль тогтоомжоор заасан энэ механизмуудыг ашиглаад барилгын компани хуульч, газрын эзний хуульч хоёр бүтээлчээр хилцээрээ хийгээд ингээд газрын эзэнд баялагийг бүтээж өгөх хэрэгтэй. Манад болохоор хамгийн хялбар байдлаар яваад шүү дээ. Гац өмсгөөсөө л дацгалцчих. Тэгээд нэг газарч байхгүй гэлчлэгэж байхгүй ингээ нэг захиалган гэрээтэй болж байгаа юм. Тэгэд энэ дээрэс нөгөө газрыг барьцаа тавьчихдаг барилгын компаниуд тэгээд зээл авчдаг. Тэгээ үүргийн гүйцэтгэл хангах арга болоо явцдаг. Үүргийн гүйцэтгэл хангагддаг ингээ барилгын компани өмчөж биш болсон юм тохиолдлууд бас. За яг хөө энэ дээр бас яг орон сууцсан дээрч гардаг газар дээрч яригддаг. Тэгмээс энэ одоо юу орон сууц газар чөлөөлөд одоо тэр хотхны тэдэн тооцод ингээд орон сууц захиалъя гэж байна шүү дээ. Энэ гэрээ чинь хоёр янзын гэрээ байх боломжтой харагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол нэг бүрийн буюу төрлийн шинжилж тодорхойлогддог. Нэг бүрийн гэх юм бол яг тэр хотхны тэр одоо юу гэдэг тэдэн тоот гэдэг байгаа чинь нэг бүрийн ажил гүйцэтгэх гэрээгээл худалдаа авах гэрээгээл нөгөө болцод тавиад хийгээ явах юм бол энэ гэрээний зүйл төрлийн шинжилж тодорхойлогдох объект байх боломжтой юм шиг. Өөрөөр хэл заавал нөгөө чөлөөсөн газар дээр босох орон сууц биш. Тэнд байвал сайн чадахгүй бол энэ. Нөгөө талдаа газар үйл хөдлөх гэдэгтэй холбоотой энэ өөрөө нөгөө бүтээгчгүй устгагчгүй дээрээс айгүй том баялаг гэдэг утгаараа аль ч улсын хууль тогтоомжоор одоо нэмэгдүүлсэн эрх зүйн хамгаалалт тогтоодог. Тэгэхээр энэ нөгөө газар өмчлөх хэрэг орон сууц эднэр чи бүгд нэг улсын бүртгэл бүртгэдэг бид нэг улсын бүртгэлийн гэрчлэгээ гэдэг юм бүгд мэдээд шүү дээ улаан ногоон ордер гэдэг. Ордер одоо орон сууцны ордероос одоо үйл хөдлөх орон сууцны гэлчлэгээ болохоор улаан байгаа газрын ногоон байгаа гэдэг мэдээд шүү дээ. Энэ гэлчлэгээ гэдэг юм айгуу чухал. Тэгмээс нөгөө барьж байгаа хотхны ч гэсэн дутуу баригдсан компани гэлчлэгээ чинь бас гэлчлэгээждэг байхгүй дутуу баригдсан гэлчлэгээ. Тэгмээс орон сууц захиалж байгаа нөхдүүд тэн дээр нөгөө одоогийн улсын бүртгэлийн хууль тогтоомжоор тусгай тэмдэглэл хийх эрх нь байж байна. Урьдчилсан тэмдэглэл. За тусгайчгийн урьдчилсан яг зөв. Энэ тохиолдолд урьдчилсан тэмдэглэл. Нөгөө барилгын компани мөнгө захиалж орон сууц захиалж байгаа хоёр нийлж нэгдэж гэрээндээ урьдчилсан тэмдэглэл хийнэ гэд хоёулаа бүртгэлийн байгууллагад хамдаад за 1-р оцны 21 тоод болвол гүнжишийн захиалгатай орон сууц юм шүү гэдэг ингээд ирээдүйд гүнжиш өмчилж нэ дуусна. Гэдэг болцол нөхцөл биелэгдэх юм бол хичих юм бол энэ дээр инх тамирт орон сууцны над дээр чи бас явдал байна. За яг уу асуудал би тэрийг нөгөө хүрээний будсыг эсвэл далаа гэдэг шиг хоёулаа чинь бүхний дэрэгцэн боловсрыг олгож байгаа. Сая энэ дээр хоёулаа нэг юм тодруулахгүй болохгүй байна. Үдж байгаа хүмүүстэй. Нэг бүрийн буюу төрлийн шинжээр тодорхойлогдохын түрэнг гээд хоёлоо хуулийн агуулга ярьчлаа. Тэгэхээр одоо би таныг энийг одоо жишээлбэл гар утсан дээр жишээлж өгөөч гэж бодож байна. Зөв. За гар утсан дээр жишээлье. За энэ Samsung одоо юу гэдэг юм. Юу лээ та ингээ надад зээлээ гар утсаа.
Та нэг надад гар утсаа зээлээд за гүнчиш надад яг энэ одоо Samsung хэд байдгийг энийг өгнө гэх юм бол тэр бол нэг бүрийн шинжээр тодорхойлогдох гэрээ болчих жоо тийм ээ. Гэхдээ яг хоо би чамд энэ Samsung энийг утсыг одоо чамд 1 сар түрээслүүлье. Тэгээ serial number би нөгөө дахин давтах имэйлийн тэмдэглэж аваад би тэрийг гэрээндээ тавиад 2 сарын дараа энийг л энэ буцааг аваад энэ нэг бүрийн шинжээр тодорхойлж нэг бүрийн шинжээр би чамд Samsung ийм маркийн утас өглөө 2 сарын дараа чи надад магадгүй сайжруулад шинийг өгнө гэх юм бол эсвэл мөнгөний чамааг өгчөөрэй. Энэ зах зээлийн үндэгэний энэ шүү гэж яах юм бол энэ бол төрлийн шинжээр тодорхойлогдох юм. Хамгийн энгийн жишээ болохоор төрлийн шинжээр би чамд 20 сая төгрөг зээлээ баг. Тий. Тэгээд 20 сая төгрөг зээлэхдээ яг сери дугаараар нь тоолохгүй тийм ээ. Тоолоод хийвэл одоо тэгчээд нэгнээд болж байгаа шүү дээ. 20 сая төгрөгөндөө л байгаа тийм. Гэтэл орон сууц газар гэдэг чинь нөгөө солилцол координаттай, тооттой тий нэг бүрийн шинжээр өөрөөр хэлбэл тэр улсын бүртгэгээд байна гэдэг чинь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох боломжтой гэдгийг хэлээд байгаа. Өөрийн дугаартай болчиход шүү дээ. Миний энийг талбайн дугаартай. Одоо юу гэдэг нь гар утасны операторд баг болцсон байлгүй дээ. Ер нь бол энэ гар утас нэг бүрийн шинжээр нөгөө serial number ямар number имэйл код эднэрийг хэрвээ цагдаа байд юм оператор компани бүртгэж юм бол би хайсан ч гэсэн өөр хүн ашиглаж чадахгүй ингээ хог болоод идэг шээ. Баг Монгол ч гэсэн тийм болцсон баг. Хэрвээ тэрийг ашиглаж байгаа бол энийг гар утасны нэг бүрийн шинж чанарыг ашиглаад хулгай одоо юу гэдгийг нэг юмыг хаадаг юм. Монгол би болцсон болоог өөрөө сайн мэдэхгүй. За нэг бүрийн шинж төрлийн шинж гэдэг бол ийм агуулгыг яригдчих чинь тийм ээ. За одоо нөгөө аав нь гэрээ байгуулсан байна, нас орсон байна. Тэгээ энэ тохиолдолд одоо би яах вэ? Захиалгын гэрээтэй үлдсэн. Орон сууц нөгөө газрынхаа өмчлөх эрхээс татгалцсан. Одоо ямар боломж? Одоо тэгээд хэцүү шүү дээ. Одоо би наачаа яг ийм байдал би бол тий ороосоо л гэж хараад байна. Одоо тэгээд байлгын компани л нэг бол хүлээн, үгүй бол төрлөө хандаж нөгөө дахин төлөлтийн төсөл хөтөлбөрийг нь цуцлуулад, зогсоолгоод тэгээд нөгөө чадaltaй компани авчрах тухай болно доо. Тэмгц ингээд нөгөө төр орлогоо иргэний гэрээний харилцааны хувьд бол нөгөө хуульц хугацаа бол аль хэзээ байхгүйсэн. Наадхан чинь би өөрөө ч бодоогүй. Ерөнхий хугацаач дууссан. 10 жил бол дууссан. Хөрөнгөтэй холбоотой 6 байдаг дууссан. Одоо хууль зохицуулалт дууссан биш. Дууссан байхгүй байлан ч байна. Тэгэхээр ийм байдал руу ормооргүй байна. Би өөрөө бодож байгаагүй юм л чи надаас суугаад байна л да. Нэрээ дахин төлөлтийн ингээд нэг тэ 10 жил өнгөрцөн шаардах хэрэг байхгүй болчихсон. Шаардах хэрэг байхгүй болчихсон. Тэ. Заллан ч биш. Үгүй энэ яг заллан биш. Хөргий бариад гэж бодсон чадаагүй юм байна. Тэ. Лав юм дээр биш ээ. Тэгэхээр энэ байдалд орохгүй байх юм чухал гэж би хэлж байна. Орцсон хүнээс нь би одоо нөгөө ах хөрөл би одоо тэгэл нэр одоо яах юм бэ гэл хоёул хамтрал гахаас суучин та. Энэ иргэнийхээ эрх зүй харилцааны үүднээс бол би газраасаа татгалцсан тийм ээ. Энэ бол нэг төрлийн хилцэн шүү дээ. Би өсөл зөргөө илэрхийлж чинь тийм үйлдэл эсвэл хийж чинь. Тэгээд эргээд одоо яах вэ? За одоо хуульц хугацаа бүх юм дуусаагүй байлаа гэж бодоход ямар ч сан тэрнтэй байгуулсан захиалгын гэрээнээс би татгалцах байх. Энэ өөрийнхөө газрын хуульц одоо би газрынхаа эрхээс татгалцснаасаа татгалзаж болох юм уу? Газрын хуулийн дагуу. Одоо газар өмчлөх эрхээсээ би татгалцлаа. Тэгээд тэр хилцлээсээ татгалзах юм уу? Эсвэл тэрийг өчнө төгөлдөр босод тооцоолъё гэж нэг хэмжил гаргаж болох юм. Тэмгс одоо нөгөө наад чи нэг талын хилцэл байхгүй юу? Ер нь бол тэрийг татгалзаж байгаа чинь бол нэг талын хилцэл тийм. Нөгөө байлгын компани цаанд байгаа боловч энэ нэг талын миний төртэй харилцаанд орж байгаа нэг талын хилцэл шүү дээ. Тэгээд нөгөө татгалзаад хоёр гэж хаацсан. Хаагаад байлгын компани үгүй бас янз бүр шүү. Газар эзэмших хэрэг минийхээр бол төр дээр эзэмшиж байгаа байлгадэлч компанидэлч бүртгэгдсэн хоёр янз байгаа. Тэгэхээр хэвээ компани дээр бүртгэгдсэн бол компаниг нь одоо би газар эзэмших хэрэгээсээ татгалцсан хилцлийг хүчин төгөлдөр бус тооцоолаад тэгээд компанийн газар эзэмших эрхийг одоо хүчнгүй болгох яг л явах нь л дээ. Амжилт олох уу? Гэхдээ тэрийг одоо шүүгчлээд гэх юм. Би үндэ одоо гайхаад одоо би одоо мэддэг гэж асуулаад мэдгүй юм асуугаа бодож байгааг юм асуугаад шүү дээ. Таныг нөгөө
ер нь бол энэ газрын харилцаатай холбоотой одоо Монголд number 1 хүн гэдэг байгаа байхгүй юу? Улсууд яаж ийн вэ гэхээр та нэгдүгээрт бол газар зохион байгуулалтын чиглэлээр төрийн байгууллагад ажиллаж байсан хүн. За хоёрдугаарт энэ чиглэлээр хэд хэдэн төрлийн ном бичсэн байна. За энэ газар үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой газрын хуулийн тайлбар гэж нэг юм бичсэн байна. Дээрээс нь таны нөгөө газрын үйл хөдлөх хөрөнгийн нэр томьёоны тайлбар тол гээд нэг юу л Монгол англи баг хятадаарч билүү нэг юм за тийм ном байх шиг байна. За яг уу одоо өмгөөлөгч тэгээд бүх том газрын маргаан дээр бол таал орж явах шиг байна. Тэгээд таныг мэдхгүй гэхэр чи одоо би яг одоо хинээс асуух уу гэдэг дээр гацчихад байгаа байхгүй. Яг гончиш нэг талтай зү. Зүгээр ингээд чи зүгээр би бол өөрийнхөө хувийн боддог хэлээ энэ. Манад энэ багш улс төрчнөр энэ байдгийг би олгоод тагсаа санагддаг шүү дээ. Нэг би ерөнхий мэдэх гэдэг. Ерөөс мэдхгүй чадахгүй юм байхгүй ингээл мэддэг юм шиг юм яриад. Нөгөө мэдхгүйгээ хэлж сурах гэдэг нэг айгүй том соёл зүгээр баруунт ч юм уу зүгээр миний анзаарсаар байд юм байна. Одоо ингээд ярьж байхад үнэхээр мэдхгүй бол мэдхгүй өнөөдөр уучлаарай гүншээ би мэдхгүй маань бэлтгэж ирээгүй ч гэдэг юм уу тийм. Энэ юм бидэнд ерөөс огт өгч юм билээ. Одоо ингээд багш нар ингээд ерөөс мэдхгүй ч гэдэггүй байхгүй яриа л байдаг асуураа яриа л байдаг. Энэ хүүхдүүдийн монголчуудын сэтгэл айгүй буруу юм өгд юм байна. Миний хараа. Тэгэхээр багш л бол мэдэх ёстой. Мундаг л амтан бол заавал мэдэх ёстой. Заавал хариуцлах ёстой. За нэгдүгээр ерөнхий нэг тим юм дээр бас хэлчмээр байна. Ягаад чи. Хэлчмээр сэтэл санаа төрлөө. Яаж ч та их мундаг хөтлөгч юм байна. Хоёрдугаар за ингээ яг газрын чиглэлээр ажилласан уу, явсан уу, ноцолцсон уу, ном бүтээлч үү. За нэг талтай үнэн. Нөгөө талдаа нэг юм хэлье. Энэ газрын харилцаа чинь өөрөө амьд юм баггүй. Ингээл хөгжөөл байгаа. Өөрчлөгдөөл байгаа. Тэгэхээр 2003-4 онд ярьж исэн миний одоо иргэн зөвлөж исэн агуулга өнөөдөр хоёр шаал онд олцсон байгаа байхгүй юу? Дөрөв би хэлээд ш 2000-ад оны ихэр монголчууд чиглэлүүд бэлгэлдэг хүмүүс байгаагүй. Тэгсэн өнөөдөр газар өмчлөлийн татгалзал гэж байна. Тэгээд дээрэс нь дахин төлөлт эднэргээд ингээ газар чөлөөлт эднэргээд ингээ яваад. Харилцаа чи хөгжөөд байгаа учраас энэ болгонд тий нөгөө арга шийдэл нь ондоо болох учраас энэ болгоныг ингээд чиний өнөөдөр татгалзнаа татгаж болт юм хөө нэрээ яд юм бол тэгээд би хоёулаа хамтал шийдэл хаяад гэхээс биш тэгэхээр тэгдэм байгаа би одоо мэдгүй юм аа яриад зохиогод ингээд яриад байх чинь айгүй нөө юм ахгүй юу. Тэгэхээр одоо би мэдгүй юм чи мэдгүйгээл хэлчихсэн. Бодъё. Дахиад манай дээр нэг ийм асуулт ирсэн. Одоо нийслэлд нэлийн олон газар тоосон гаражуудыг нурааж ин тий. Нураагаад ингээд манай дээр асуулт ирсэн юм байгаа. Манайх энэ газар чи эзэмших гэрчлэгээтэй байсан шүү дээ. Би бас өөрөө байраагүй хүнээс мөнгөөр худалдаж авсан. Тэгээ манайх газар эзэмших гэрчлэгээтэй энэ сунгагдаа яваад байсан. Тэгсэн чи ерөөсө сүлд сунгахаа болол баахан бичиг сачиг хаалган дээр авчирч нааж байгаа л нэг өдөр барыг дотор машинтай явах шахуу баахан. Тэгээ би энэ чинээс ерөөсөө юутай үлдсэн гинэ тэр айл хаалганы нэг жоохон төмөртэй үлдсэн юм байна. Дээврийн нэг хучилтын автан гэж нэг юмтай болсон юм байна. Тэрийг нэг айлд 200 мянга гарч билүү 300 мянга гарч билүү зарсан юм байна. Ингээд миний үйл хөдлөх хөрөнгө гэж ойлгож ирсэн юм ингээ байхгүй болчихлоо шүү дээ. Одоо би яах юм бэ? Нөхөн төлбөр байна уу? Эсвэл өөр газар надад гараж өгөх юм өгөхгүй юм уу? Би ийм асуудал яриад. Ер нь хүний эзэмших хэрэгтэй байсан юм чинь ус авахаараа зөрүүлээд нэг юм өгдөг үлээ үгүй нөхөн төлбөрчүүлээ эсвэл өөр газар гараж. За их яг л бас одоо нөгөө юу гэдгийг цаг үеийн тренд гэдэг юм уу болж байгаа л асуудал. Хүмүүс дахиад ч нэлээд эртнээс эхлэе. За одоо би ч одоо 40 гарчлаа. Хамаг сэхэ орж байгаад байна шүү дээ. Ер нь айгуу сонин. 90 онд нийгэм солигдохоос өмнө Монголд хоёрын машинтай айл цөөхөн бүгдээр орон сууцчгүй. Гэр орооллынх нь газрын эзэд биш нөгөө Амор кинонд гардаг шиг нөгөө санам өвгөн шиг ийм хүмүүс байсан. Яг энэ хүмүүсийн 8-9 настай хүүхэд миний мэдэх мэдрэмжээр 3-4 дугаар хороолол би өслөө. Төмөр гаргасан тэгвэл өс. Одоо янз янзын хэлбэртэй бид нар тэг өрнгүүдэг. Чи бас тэр үеийн хүүхэд юм ба шүү дээ. Гүс. Тэг янз бүрийн болсон болоогүй нэг төмөртэй юм төмөр гаргасан тэгвэл гүүгээл тэгэл хөл гараад тэд нар чинь магнуураас аваад зарим нь цөмөр мөмөр аюултай шүү дээ. За өөрөө бас тэр үеийн хүн юм ба шүү дээ. За ингэмэгч зүгээр би яагаад энийг яриад байна гэхээр хоёрын өмч гэдэг юм одоо нөгөө их сонирн байхгүй. За газар гэдэг ингээ яхад яг 90 оноос өмнө төмөр гараасан сөөр юм байгаагүй хүмүүс байхгүй. Бараг тэр төмөр гараас чинь цөөхөн тоотой. За ингээ байж итл нөгөө 90 он чин гараад монголчууд 8 хийлээ. Хөрөнгөтэй боллоо, орон сууц хувийн өмчтэй боллоо, газар өмчлөгдлөө. Ингээд байж итл яг 90-ад оны дундуур Улаанбаатар хотод
тоосон гараж босч эхэлдэг байхгүй. Тэгсэн. Нэг сургууль мургуул цэцэрлэгийн хаяа замдаас нохоо. За тэнд ерөөсөө хувь өмчгүү гэдэг юм уу газартай харьцаж сураагүй байсан нөхдүүд за чиний хэлж байгаа яг тэр сургуулийн болонд энд хоосон газар байна. Би 2 гараж болчих гэдэг чиний аав миний аав ерөөсөө байгаагүй. Тэнд яадаг вэ гэхээр дандаа тухайн үед энэ чөлөөтэй газар байна. Дандаа эрх мэдэлд ойр бүхий одоо тий мэдээлэлд ойр бүхий нөхдүүдийн харилцаа хамаал бүхий нөхдүүд 16 бол 16 160 бол байгаа зайгаар дүүргээл гараж өртөг гэсэн. За тэгээ манай аавч нэг гараж тэнд төмөр гаражтай байсан гэсэн манай аавчлаа. Тэгээ төмөр гаражаа донцглоо зарцсан. Тэгээд нэг 2000-ад оны ихэлч өнөр бетон гаражтай болчихсон манай аавч бариад. Төмөр гараж зардаг ч юм бол зүгээр карандаж өргөл аваа явчихсан. Одоо тийм газартай шилжүүлдэг. Нэг тийм гараж байсан гинлээ гэж би тэрийг би мэдэхгүй. Тэр гараж чинь гэрийн хажуу тавихгүй тэдний чинь их соёлтой. Бүр одоо юу гэдэг хэдэн гудамж яваад амжиж явдаг. Би хүртэл аав гараж руу явдаг. Би жоох хөвгт байхдаа аавын гараж мэдгүй. Аавын тоосон гаражыг бол би мэднэ. Манай гэрээ ойролцоо болсон. Тэр чинь тэрний гараж чинь 16 гараж манай аавын үед 16 багт. Тэр гараж чинь яаж босч ийна гэхээр юу байхгүй. Шүлгүй биш байхгүй. Тухайн үед шүлтэйгээр бариад манай аав гаражиг тэр манай худалдаж авсан байхгүй. Одоо хэдэн дөрөв авсыг би мэдэхгүй л юм л да. Энэ хүн нөгөө манай одоо би аавынхаа нүдээр харах юм бол нөгөө өнцөл заасан шударгаар өмч өрөнгөтэй болох хэрэгтэй гэдгийг дагуул худалдаад авсан байхгүй. За ингээд энэ хүн ганцын төлбөрийн олоод бүгдээ явдаг байсан. За ингээд Улаанбаатар хот барилгаж чад хин байдаг нэр ус холбогдсон янз бүрийн хүмүүс баахан байш байлга байлал ингээд яваад газар чинь нөгөө бүтээгчгүй устгахчгүй боловч бас нэг айхтар шинж биш үү? Ягаа штэ. Хязгаарлаг мод нүүц байхгүй. Нөгөө Улаанбаатар хотын энэ алтан төвшин өндөө чинь ямар ч байдлаар чингээхэргүй болоод эхэлж байгаа байхгүй. За ингээд бид нар тоосгон гараасаас байсан хороол утх нууц сайхан барьцгаад ингээд одоо нэг 2 одоо үеийг харах юм бол нэг 2012 3 оны үеэс ингээд харсан үгийч гэсэн газар болсон. За ингээд тухайн удирдлага хотын удирдлагууд юу гэж харж эхэлсэн гэх нэг гараж руу харсан. Ягаад гэвэл энэ одоо энэ газар чөлөөлөх охиныг орон сууцлах гэдэг чинь орон сууцтай байх гэдэг чинь хүний амар том хэрэг байхгүй. Гэр хорооллын газар эднэр авсаар дайрах хэцүү. Манайх чинь гараж гэдэг юм чинь нөгөө машингүй байсан хүмүүс чинь машинтай одоо машин агуулгах савтай болоод янз бүр байдаг ингээ гараж бий. Баахан нөгөө баруун дараах мөг шиг болсон юм байхгүй. Гэтэл энэ өмч рүү халдахад айгүй амархан. Нэгдүгээр тэнд их нэг хүүхэд нь байдаг хүн амьддаг байхгүй. Чамааг машины чинь дараад экскаватороо ажиллаж байгаа машинтай чинь дараад алчихгүй. Машины чинь дараад гэмтээчихгүй л бол бусд нь бол тэгээд яах вэ тий. Тэгмээс яаж юм гэхээр яг түрүүний хилээд байгаа чинь газрын төлбөр авдаг ус авах болоод зогсооцсон тэгээд байж байгаа л буулгана. Тэгээд гаражинд буулгах чадах юм л да. Тэгэхээр зөв миний түрүүн хэлээд дээ шүү дээ. Хүссэн хүсээгүй энэ хүний өмч мөн шударгаар олж аваад худалдаж аваад тэгээд газрын төлбөр төлөөд байгаа байхгүй. Төлөө явж исэн чинь төлбөр авах байлцсан. Одоо буулгана яах гэж байгаа гэсэн чинь нэг бол хорооны цэцэрлэг байх гин нэг бол гүнчиш одоо энэ газрын эзэмшигч нь болцсон 16 давхар авах гэж гинэ. Эсвэл дэлхийн банкны төсөл хэрэгжих гэж гинэ. За ингээд эндээс тухайн нөгөө газар хөгжүүлэлтийн хин яаж хэрэгжүүлэх гэж байгаа шалтгаалаад хэд хэдэн бизнесийн модель бий болно. За манай аавын жишээ яриад байгаа миний жишээн дээр бол дэлхийн банкны төслөөр хүүхдийн цэцлэг болох гэжсэн. Тэгээ бүр садвал чинь 2013 онд нөө бүр норцсон шин. Бүр цагдаагийн хамгаалалт авч байгаа. За. Тэгээ би нөгөө ингэж нөхөр алган болгоно өгчиж нурах байлгүй тэгээд тоохгүй газ чи манай ихнэр 13 4 гэдэг чи одоо та нөгөө бодлого тодорхойлж явах үед шүү дээ. Үгүй би тийм төрөөс гараа явцсан байсан. За яг хуу тэл чин их сонин шүү дээ. Азийн хөгжлийн банкны төслийн нэг дээр зөвлөх хийгээд яг газраа бүтэн чөлөөт хуулийн төслийг сайдын барилга хотоо оголтын сайдын зөвлөлийн хурлаар хилцүүлж яддаг байхгүй юу? Одоо хүний амьдрал юм да. Тэгсэн ихнэр ээж хоёр зогсоочлог бол залгаац би утсаа аваагүй нэг сайдын зөвлөлийн хуралд. Тэгсэн чи ихнэрээс чиний гараж чинь цагдаагийн хамгаалалт авцсан буулгаж ирэх юм шүү дээ. Орой тэгсэн сайдын зөвлөл баг 19 цагт магт эхэлдэг шүү дээ. Тэгээ 8 цаг харуу бүр хийгээл те. Цагдаагийн хамгаалалт буулгаж ирэх. Тэгээд би бүр гэртгийсэн чи яасан та нөгөө хуулийн төслийг хилцүүлээ юу гэдэг ихнэр ээж мэж янзгүй. Тэгээд газрын хууль мөл гэдээсэн чи өгсөн хойно чиний дээр аавас ч үлдээсэн гараж шиг нураачлаа.
Тэгээ арахгүй шин байсан юм чи. Өглөө асч бүр гүүж гэнэ болгочих. За тэгээд одоо энэ дээр яасан гэж аюулгүй сонио. Газрын албан дээр очиж таньдаг мандаг хүмүүс байна. Тэгвэл та нар ингээ нураачтаас нөхөө алган болдог гэсэн. Олгохгүй шүү дээ. Үгүй юу гэдэг байгаа юм бэ ч басна гэсэн чинь. За тэгээд цаг завчин байвал тамираа тэр засаг даргаанд хамгаалж үүдэн жагсаж мэгсэхгүй дөө. Тэгээд жагсаж мэгсэж байгаад нэг хэд гурван дүнг олж авал химштэй гэж юм. Үгүй тэгээд би жоохон сонсож байгаагүй ямар сони юм бэ те. Тэгээд эхнэр ээжэд ч гэсэн танилаад байгаа шүү. Газар албан чөлөө хууль бичсэн гэдэг үчи. Тэгээд гараж чинь аваас эцгээс өртөөсөн гараж нуурлагдсан байдаг. Өөрөө би ястан би анчсрингийн их тамир. За энэ дээр би нөхөө болохоор авна. Энэ хүмүүс ч авч өгнө. За ингээд нэг тоос 18 гараж нураасан байт юм байна. За ингээд нэг тухайн Баянгол дүүргийн стар гэдэлтэй уулзлаа. Тэгс ч өгдөггүй ингээд нураагаа ич та нар зөндөө ашигласан. Та нарын газар эзэмших чинь дууссан. Үйл хөдлөхийн гэлцгээ байхгүй. Энэ бол үйл хөдлөх биш. Монгол улсын үйл хөдлөлт. Тийм учраас нураацсан. Хөдлөө өглөх газар яв. Тэгээд үйл хөдлөх хөрөнгө биш чи юусоо ойлгосонгүй. Газар чи өөрөө дангаараа үйл хөдлөх хөрөнгө үстэй. Одоо наад дээр чинь эзэмших хэрэгтэй газар бол үйл хөдлөх үстэй. Тэмгц одоо энэ манай гаражн дээр юусоо нэгдүгээр газар эзэмшихийг айгу хязгаарлалт хугацаа өгч. Дээрээс нь үйл хөдлөхийн гэлцлэгээтэй гараж өмчлөгч ер нь өдрийн очихдоо. Энэ хүмүүсийг бол үйл хөдлөхийн гэлцлэгээтэй хүмүүс алдахгүй шээ. Баггүй шээ. Гэлцлэгээгүй харахад үйл хөдлөх мөн. Хүмүүс гэлцлэгээ учраас алдчихад байна шээ. Тэгэхээр л үйл хөдлөх биш. Тэр бол газар. За одоо мэдгүй. Газар бол үйл хөдлөх биш. Манай хууль шүүхийн практик ийм байна. Тэгмч юу ахгүй юу? Нөгөө Баянголынхаа хөдөлгөөд нэлээд ярилцлаа. Үгүй одоо ингээд энэ дэлхийн банкны төслөөр босч байгаа цэцэлэг юм байна шээ. Тэгээ Баянгол дүүргийн засаг дарга та газар бүгдийг таниад байна. Би бүгдийг одоо ингээд ярьж байгаа ч нэг нүрээ хараад танина. Энэ юуг ярьж байгаа ч мэд нэрвсэн дурдад яг уу. Хэдэн онд вэ? 2014 5. За дүүргийн за хамаагүй. Тэгмэгч нөхдөл зүйлээс аягүй ихтэй байна. Тэгээ би нэг хуралдаан дээр санаанд үг ярьдаг байхгүй. Үгүй болооч тий монголчууд хэл ам олцохгүй нөгөө шүү. Би наана газар албан чөлөөлөх хуулийн төсөл гэдэг ми чинь бичиж байхдаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны бүх юмыг уншлаа, судлаа, бас нэг бичлээ. Энэ чиглэлд хэдэн жил ажилласан шүү дээ. Би ганцхан Дэлхийн банк руу ганцхан имэйл бичигдэл танай наад төсөл чинь зогссон шүү. Яагаад вэ гэвэл Дэлхийн банкны мөнгөөр зэцэлэг барьж байгаадсан сайн хэрэг. Гэхдээ Дэлхийн банкны төслийн шугамар мөнгийг хүлээн авахч улс одоо Дэлхийн банкны зэн байгуулалтын янз бүрийн төсөл хэрэгжүүлэлтийг хин нэг хүлээн авахч орон хохирох ёсгүй гэдэг ерөнхийн за нэг нүүдлийн суурьшуултын бодлого амар өсгөх үгсгтэй би Дэлхийн банкны мөнгөөр хүнийг иргэнийг хохируулж болохгүй шүү гэдэг хүлээн авахч хохируулж болох ямар нэг ажил хийхдээ хин нэг болохгүй гомдохгүй гэдэг ийм л залчимтай энэ залчим зөвлөсөн шүү Дэлхийн банка таны төслийн мөнгөөр хэрэгжиж байгаа төсөл барих гээд миний инх тамирын гараж би гомдоод байна. Тийм би гомдолтой байж шүү. Мөнгө буцаагаад аваа гэхэд бол шууд авна. Би гомдолтой байна гэх юм бол Дэлхийн банкны төсөл шууд зогсон. Тэгээд энийг танаа аягүй энийг аягүй их бодорой гэсэн чинь тэгэл явдаг газар явахгүй чи яас их ламтай. Тэгэхээр уулзалт дууссан. Тэгээд за тэгсэн чинь 7 хоногийн дараа Баянгол дүүргийн засаг дарга орлогч толгой төрөөргөө загнаад чамайг алан шулн болоод явчлаа. Яасан гэсэн чинь Дэлхийн банкнаас төсөл зогсоосон хорооны цэцэлэг барихдаггүй болж байгаа. Чи та мэйл чи бол ардын дайсан. Тэгээ байжсэн ч байлгын компани захирлын хөтөл яа гэж. За тэгээ юу болсон яац гэж чинь. Үгүй Дэлхийн банкнаас сангуулж зогсоосон. Тэгээд нөгөө төлөөлөгчийн газраас Монголд нөгөө томилт хүн өгч явуулаад нөхцөлүүдийг шалгахтал төслийн сангуулж тэмэгч мөнгө гарахгүй ингээд зогсоочлоо. Ажиллаа. Чи мэйл бичсэн юм уу? Үгүй юм би бичээгүй. Юм бичсэн байсан ч яа тэгээ. Тэгээ явжсэн чи юу болсон яасан гэж тэнд нөгөө манай 16-аас нэг нь бас тамира хаа би Америкт виза зөөжсэн юм уу хэдэн жил англи хэлтэй тэгээд бичсэн шүү дээ. Нөгөө цуг гараашаа нураад хүмүүсийн нэг нь сонсч ирсэн. Та цуг уулзсан байх нь шүү дээ. Бүгдээ уулзчих байхгүй юу. Тэгээ би бол бас зүгээр нэг иргэн биш би хэлээд шүү дээ. Энэ чиглэл бас газрын салбарт нь ажилласан бас ингээд ийм шүү да бүгдээ монголчууд байна да дарга нараа хэлэмээ олшоо гэж хэлсэн шүү дээ.
Тэгээ болохгүй бол ингээд мэйл ичүүд эвгүй штэ гэсэн чинь нэг нөхөр битсэн. Тэгсэн яагаад битсэн гэсэн чинь тамира хаби Америк пицца зөөдөг байсан юм уу? За буруу нь яах вэ? За ингэсэн дэлхийн банкнаас нэрэд яасан гэхээр энэ хүмүүсийн асуудлыг шийдэтэл нэг цент тагж гарахгүй. Тэгмээс нөгөө дэлхийн банкны төсөл мөсцөөс над руу хэлжлээсэн юм л та. Өгсөн нэг 6 сая төгрөгийн асуудал яриад шүү дээ. Ингээд тамира та туулж өгч гэдэг. Нэг гараж дээр 6 сая төгрөг. 16 гараж дээр өгсөн 100 хүртэл. За хэмэдгүй тухайн үед. Тэгмээс би гайхаж илаа л та. Ахын дүү чи гараашаа нураалгасан хүн ямар байхыг бодсон уу? Тэгээд 6 сая төгрөг чиний хувьд их бага мөнгө тий. За тэр нь яг уу. Зүгээр нэг цэцэрлэг болох гэж байгаа төслийн дэлхийн банкны төслийн зохицуулах чинь ийм л байгаа даа шүү. За яг уу. За тэгмээс нөгөө цэцэрлэг зогслоо. Нөгөө хорооныхын ч гэсэн инх тамир нарын хүмүүс хосоолгосон гинэ. Над шиг муухай хүн байхгүй болно. За ингэ яасан гэсэн чинь одоо зуны сар 6 авшаа. Яг үнэ. Тэгсэн чинь тухайн Баянгол дүүргийн хөдлөг инх тамира наа хүмүүстэй хитээд газар эзэмших гэлцлэгээний үн газрын төлбөр төлж исэн гэд 360 хэдэн төлөвлөж. За. Тэгээд газрын гэрээ гэлцлэгээтэй байс нөхөж бүрдүүлээд бид нэр манад төрөлт мөнгө байхгүй. Хотын захиргаанаас хотын нийслэлийн захиргаанаас мөнгө гаргах гэж. Нөөцангаас нь. За ингээ нөгөө хүмүүс нөгөө дахиад цугдуулаад 40 дугаар сургуулаад гэсэн чинь юу гэлээ нөгөө монголчууд хорон төргөн хөхт хүмүүс муу хүн дээр ихтэй ямаа гарсан апч муу саналаа өрчөж гараас ураац одоо дахиад хүн болгоноос 300 хэдэн сая төгрөг 300 мөнгө нэмжлээ үлдчих авах гэж байна. Тэгээ би хэлж байгаа байхгүй. Бид нар газ яг өнөөгийн төрийн нүдээр болвол газрын шөлгөө газрын гэрээ гэлцгээ танд бий юу байхгүй. Энэ хүмүүс чинь нөхөж бүрдүүлээд гэлцгээтэй болгоод хотын засгийн нөөц хөрөнгнөөс мөнгө гаргуулах гэж байгаа юм байна. Дараа нь бид шүглэн шалгах юм байх хэрэгтэй шүү дээ. Бидний төлөө л одоо ингээд төр ингэж хөдөлж байна. За байж байгаа тодруулъя. Та хэд чинь тэгэхээр бүр газрын гэрчилгээчгүй байсан уусууд уу? Гэрчилгээчгүй. Зүгээр л юм тоосхон урт гарааштай. Тэгснэ мөнгө авцсан уусууд юм уу? За их сонирхолтой кейс ярьж байгаа юм шүү. За ер нь бол тийм. Тэгмэгц яг энэ одоо он ч нэг 10 жил өнгөрчлөө шүү дээ. Тэгмэгц нөхдүүд төр итгэх байдал өөрөө ийм байна шүү дээ. Тэгээ 300 төлчихөө. Нацаал бүрдүүлж байна. За ингээд зөндөө бид нэр яригдлаа нөхөө олгоор авах мөнгө яригдчихин тэдэн сая төгрөг тоомоо бодцгоо чинь манай найзууд андууд маань ингээд юм 10% мөнгө нь болоод явж чинь. За хамаагүй бүгдээр ингээд үгүй өмгөөлөл өсөх гэж шүү дээ. Өмгөөллийн гэдэг юм уу юу гэдэг хөөцөлдсөний. За ингээд явлаа тэгээд нээрингээс нийслэлийн структурын захирамжаар тухайн үед нөгөө 6 дээр нэг гараж нь 2 сунгацсан 2 гараж байсан. Нэг ингээд 17 гаражинд нийтдээ нэг за тоог нь хэлчих юм бол хүмүүс айгаа болчих байлгүй тийм. Хүн болгонд бодоод нөхөө олгор тухайн яншаар өгсөн. За ингээд яг хөө миний хувьд бол зүгээр авч чадсан. Тэгээ нөгөө нэгдүгээр 16 өндөө бас их том тусуулсан байна. Хоёрдугаар эхнэр ээж хоёрынхоо хувьд бас нэг эзэмсэн мэрэгжилтэй үгүй шүү тэгдэггүй шүү гэх хар. Энэ нэг талтай зүгээр ингэж яриад байгаа юм хэлтэй байхгүй. Гэтэл Баян зүрх дөрвөд гараашаа нураалгацсан дөрөв хэлгэн надад хандаад шүүхтэд би юу ч олж авч чадаагүй. Өчигдөр юу гэхээр Азийн хөгжлийн банк бариагүй. Яг үнэ Азийн хөгжлийн банк дэлхийн банк биш. Тэн дээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хорооны засаг даргын байрлах гэжсэн. Би ойлгох гээд байна л да. Азийн хөгжлийн банкнаас буюу энэ гадаадын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр бол Монгол улсын иргэний гомдоож болохгүй гээд манай одоо нийслэлээс ч юм уу хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр болохоор Монгол хүнээ бол гомдоож болно гэсэн санаа юм уу? Үгүй одоо өнөөгийн одоо бидний байгаа царай ийм л байна. Яг л өөрөө чинь хэлж байгаа үгсгэр. Тийм учраас одоо яг л шууд хэдий л та. Би одоо 14 оны гараж буулгасан асуудал ярьж байгаа. Өнөөдөр 2024 5 он тийм. Тэмээс 7 буудлын должин юм ээ. Гин одоо олчмор гэр ороолын газар тэгвэл замын ажил явах гэж байгаа байхгүй. Тэгээ энэ замын ажлаа хаанхан сангуулжтай гэсэн. Нийслэлийн засгийн нийслэлийн авц замын сан. Имээ бол тэрийг мэдээд байгаа бүр мэдгүй тэр хэмжээнд очиж тасарсан байж та. Тийм болтол нь зовоож ийн гэсэн үг шүү дээ. Яг энэ дээр аягүй сонирм. 2-3 он гээд би газрын салбарт ажиллаж байлаа шүү дээ. Кадастрын зураг гэдэг имийг газрын салбарын мэргэжлийн хүмүүст ойлгуулах гээд одоо орлого шармаалт хийгээ сургалт хийгээ явж исэн энэ өгөгдлөгөө бий байна. За гэтэл одоо энэ хуульчин хэрэгжээд нэг 20 жил болоогүй шүү дээ. Тэр кадастрын зураг гэдэг үг
Монгол хэлний үгээс кадастр гэдэг нь аль хэдийн өөр юмшсан. 7 буудны должим 2010 он гэж хахад ээж би газар авах гэж байгаамаа гэдээ явхад эмээ ээж нь хүүдээ юу гэж зөвлөх вөхөр миний хүү наад кадастрын зурагтай юм уу? Газар авах гэж байгаа бол кадастрын зурагтай газар явах хэрэгтэй шүү. За ингэ байж 15 онд эмээ кадастрын зураг яах вэ? Тэр кадастрын зураг нь мэдээллийн санд орсон юм уу? Тэрийг нь шалгаарай. Үгүй монголчууд энэ байдал нь бол айгүй мундаг. Энтэй адилхан одоо энэ газар мазар чөлөөлөх юм дээр ч гэсэн нөгөө хууль эрх зүйн удаашралтай байгаа боловч нөгөө хүмүүсийн сэтгэхгүй юм хүч амар өндөр болчиход байгаа байхгүй. Тийм учраас 7 буудны должим энэгээр тавьж байгаа зам чинь сангуучлалт нь хаанах их гинэ миний хүү гэдэг нийслэлийн авцамын сангийн хөрөнгөөр барьж байгаа хүмүүс явахгүй тавихгүй ч гэсэн тэмцэн. Тэгээ эмээ ямар өнгөс дэлхийн банкны сангуучлалтай Азийн хөгжлийн банкны сангуучлалтай бол зам тавилна. Эн чинь өөрөө тий буруу юм баггүй. За нэгдүгээр давуу стандарт, хоёрдугаар нөгөө төсөл хөтөлбөр удаашруулж байгаа гол шалтгааны нэг. Тий. Бүгдийг бид нар энэ чинь Монгол улс тусгаар тогтносон улс юм бол болжгүй өөрсдөө барих болохоос алийн болгон Азийн хөгжлийн банк дэлхийн банк гэж байгаа юм тий. Тэгэхээр энэ дабл стандарт гэдэг юмыг бид нар айлах чиглэлтэй явах хэрэгтэй гэдэг юм боддог юм л л та. Тэр нэгэд нөгөө иргэдтэй зөв буруу би асаа мэдгүй. Би одоо тэгээд яах вэ? Нэгдүгээр уулын арын дэнч дээр гаражтай байсан. Би бол бүр эзэмших хэргийн гэрчлэгээтэй байсан. Нураалаа сайхан цэцэрлэг түрээлэн боллоо. Машина одоо агуулах газар алга байна. Ингээд гадаа эзэмших гэрчлэгээтэй байсан юм. Уг нь гэрчлэгээтэй байсан шүү дээ. Тэр үед хандчих واخгүй. Одоо хөөс хуцалтай яг байх та. За бид нар дээр ирсэн үндсэндээ бараг 10 гаруй асуулт байгаа. Тэгэхээр хоёул өнөөдрийн дугаараар бүгдэндээ нь хариулж чадахгүй бах. Тэгэхээр дараагийн дугаараар үлдсэн асуултнуудад хариулъя. Би тэгээ бас буруу юм хийсэн байна. Танд эхлээд асуултуудаа өгөх хэрэгтэй байна. Тэгвэл ингэ шалгалт авч байгаа юм шиг авах чинь бас нэг талаас очир дутагтай. Таны нөгөө дөрөв хэлсэн нөгөө улс төрч багшийн одоо юу гарахгүй байна гэдэг. Тэгэхээр би тань дараагийн асуултуудаа өгье. Тэгээд асуултуудынхаа талаар дараагийн одоо подкаст гэх юм уу дугаар дээр ингэж ярилцъя гэж бодчих. Гэхдээ анхны юм чинь тэгээд явандаа зэгцэн явах хэрэгтэй тий. Тих бах. Тэгээд өнөөдрийн дугаар бас манай үзэж байгаа хүмүүс нэлээд үр дүнтэй болсон болов уу гэж ингэж найдаж байна. Анхаарал тавьсан явдал баярлалаа. За манад өргөдөж ирж асуултанд хариулж дэлгэрэнгүй байцаал төгсөн их тамир өнгөлөгчдөөс баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За баяр та. Дараагийн дугаараар уулзцгаая.